Сайн байцгаана уу өрхмөндөд үзэгчдээ та бүхэндээ энэ орой минь төргий. Өнөөдрийн хинтийн мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч үзнэ үү. Манай аймгийн утаа угаар жилээс жилд ихсээр байна. Аймгийн ус цагуур орчны шинжилгээний албанаас Өндөр хаан хотын агаарт шинжилгээ хийсэн байна. За шинжилгээний хариу хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц биш хэвэн гэж гарчээ. Өнөөдөр улс орон даяар хүн амын ихэнх хувь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг яах тухай хэлэлцэж төлөвлөрийн арга хэмжээг зохион байгуулан тэр хэмжээгээр хөрөнгө зарцуулж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа билээ. Гэтэл манай аймгийн агаар муудах хандлага ажиглагдаж утаагаар жилээс жилд ихсээр байгаа нь утааны асуудлыг зөвхөн нийслэлд биш орон нутагт ч анхаармаар болсны илрэл юм а. Манай аймагт 3857 гэр хорооллын өрх, ус халаалтын том жижиг нийт 38 уурын зүх ажилладаг. Ялангуяа орой өглөөд хоолой хорсгосон утааны талаар хүмүүрэл ярьсаар байна. Ийм дагаарын бохирдлын хэмжээ Өндөр хаан хотын хувьд ямар шүү байдалтай байгаа талаар Хинтээ аймгийн ус цагуур орчин шинжилгээний албанаас тодрууллаа. Тэдний авсан шинжилгээгээр хүний эрүүл мэндэд нөлөөлөх биш хэвийн гэсэн дүгнэлт гарсан байна. Тус албанаас өдөрт 3 удаа агаар саруулан хэмжилт хийдэг гэн гэвч тус байгууллагын байрлал нь хотын баруун захад шахуу байдаг бөгөөд зөөврийн аппаратгүй тэд тэр хавьяасаа агаараа саруулж шинжилдэг ажээ. Гэтэл ихэнх уурын зүх гэр хорооллын эсрэг талдаа төв рүүгээ байрлаж нөгөө их сааралцсан утаа агаарын бохирдол нь хотын төвдөө байдаг. Тиймээс энэ шинжилгээний хариу бас л эргэлзээтэй. Утаа угаар яригдж байгаа энэ цаг үед агаарын бохирдлоос сэргийлэх олон арга замууд гарч ирж улмал боловсронгуй болсоор байна. Тиймээс манай аймаг нэргсэн хойнонд хашгирахгүй тулд эртхэн арга хэмжээ авахгүй бол Улаанбаатар хотод нүүрлээд байгаа аюул манайд ч ойрхон байна. Тус ус цагуур орчны шинжилгээний албан агаар соруулдаг аппарата хотын төвд зөөврөөр аваачиж дүн шинжилгээ хийхэд аппарат нь гадаад царцаад эвдрэх аюултай учраас тэр бүр яг эрсдэлтэй газраас нь авч чаддаггүй гинэ. Харин эх жилээс агаар ус хөрсний бохирдлын цогц лабораторитой болохоор төлөвлөж байгаа ажээ. Шинжилгээний албан агаарын чанарын харуулгыг 2010 оноос хойш ажиллаулаад өнөөдөр одоо 2 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд бол сүүлийн үед Улаанбаатар хотын агаарын бохирдол гэдэгтэй адилхан Хинтээ аймгийн төвшөнд бол Хинтээ аймгийн Өндөр хаан хотын төвшөнд бол агаарын бохирдол нэмэгдлээс иргэдийн юм яриа хамт амц яриа байдаг. Энэ бохирдлууд бол өглөө орон цагт хүний нүдэнд нэгтгэхүүцээр илүү цанаа. Энийг бол шинжилгээний эрдэм шинжилгээний үүднээс шинжилгээний мэрэгжлийн багш тохиромжоор хэмжээд үзэхэд бол энэ агаарын бохирдлын агаар бохирдуулж байгаа үүсвэр нь бол нийт бага том болон жижиг дунд оврын уурын зүхнаас гарч утаа, айл өрхөөс гарч утаа, мөн дээр нь машин механизмаас гарч байгаа дутуу шатсан хийгээс үүссэн энэ агаар цэцэгж байгаа бензинээс агаар цэцэгж байгаа хийнээс үүссэн энэ бохирдлуудыг бол манайх одоохондоо хэмжиж байна. Энэ хэмжээний хувьд бол азатын давхар эсэл бол 0.85 мг метр куб, хөхрийн давхар эсэл бол 0.45 мг куб байхад бол хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Одоо энгийн төвшөнд байна гэж үздэг байгаа. Хэмжээтэй харьцуулаад үзэхэд бол Хинтээ аймгийн хувьд бол хүний эрүүл мэндэд бол маш сайн нөлөөлөхөөр байгаа. Энийг бол гэхдээ энэ хэмжээ бол манай аймгийн хувьд бол маш их өөрчлөлттэй байдаг. Энийг бол удирдлагын хэмжээгээр авчдсан бол дулааны удирдалт бол энэ хэмжээ маш бага хэмжээтэй байдаг бол галлага эхэлсэнтэй холбоотойгоор бол энэ хэмжээ одоо 11 сараас 3 сар хүртэл илүү нэмэгддэг байж байгаа. Одоогийн байдлаар 11 сарын байдлаар бол азатын давхар эслийн хэмжээ 0.50 мг метр куб хүртэл өглөө ороод хүрч байна. Өдрийн цагт бол хэвийн 0.2-оос 0.13 мг кубээс харахад бол өглөө ороотой галлагатай холбоотойгоор энэ агаарын бохирдол үүсэж байна. Хөхрийн давхар эслийн хувьд бол дулааны удирдалт мөн 0.0-оос 0.4 хүртэл байдаг бол хүүтний удирдалт бол энэ хэмжээ мөн 0.13 хүртэлээс өсөж байгаа нь мөн энэ бас одоо хүүтний удирдалт одоо бүх хүмүүс машин тэрэг хэрэгэлдэг энэ нөхцлүүдээс бас болж үүдэж энэ агаарын хэмжээ нэмэгдэж байгаа боловч одоо өнөөдөр тэр аюултай төвшөнд хүрээгүй ч гэсэн манай аймгийн хувьд бол өнөөдөр энэ макс төвшөнд хүрч байгаа төвшингээс харахад бас хэдэн жилийн дараа цөөхөн жилийн дараа бол энэ хэмжээ тэр аюултай юунд хүрэх одоо тохио болж байна л гэж хэлэхээр байна. Эрүүл мэндийн эрхцэн боловсрол сэдвт дэвжээ тэмцээн боллоо. Эргэцэн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний дагуу хууль зүйн дотоод хэргийн яам, эрүүл мэндийн яамнаас хамтран эрүүл мэндийн эргэцэн боловсрол 1 сарын аяныг зарласан билээ. Уг аяны хүрээнд аймгийн засаг дарганы тамирын газар, эрүүл мэндийн газар хамтран ажлын төлөвлөгөө гаргаж эрүүл мэндийн эргэцэн боловсрол сэдэвт дэвжээ тэмцээнийг албан байгууллагуудын дунд зохион байгууллаа. Тэмцээнд онцгой байдлын газар, цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Ханхинтийн сургуулийн 4 багийн 32 албан хаагч оролцож, гэрлэн сумын албан байгууллагуудын 180 гаруй албан хаагчид үзэж сонирхлоо.
Хөтөлбөрийн дагуу багийн мэдчилгээ, багийн ахлагч нар эрүүл мэндийн багц хуулиас сонгож сурчлагаа хийх, гэрийн даалгавар, асуулт хариулт, тэмцээнийг угтаж хийсэн ажлын танилцуулга гэсэн дараалалаар явагдаж, нийт дүнгээр онцгой байдлын газар 1-р байр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2-р байр, цагдаагийн газар 3-р байрыг тус эзэллээ. Мөн байгууллага хамт олноороо идэвхтэй хөгжөөнд дэмжсэн байгууллагаар ханхинтын цогцлбор сургуулийн хамт олон шалгарсан юм а. Мөн тус аяны хүрээнд бүх эрүүл мэндийн байгууллагууд хууль сурталчлах ажлыг байгууллага дээр зохион байгуулж, хуулийн самбар ажиллуулж, эрүүл мэндийн газрын хуулийн зөвлөгөөс сургалт авч хуулийн мэдлэгээ дэвшлүүлж байна. Аймгийн хууль зүйн хэлтсийн дэргэд иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх нээлттэй утас ажиллуулан 18 хүнд зөвлөгөө өгсөн байна. Хинтээ аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас ерөнхий боловсролын сурагчдын дунд дурлалын тэмцээнүүдийг зохион байгуулж, байгаль орчинтойгоо зөв зохистой харьцах талаар мэдээллийг өглөө. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2011 оныг усны жил болгон зарласантай холбогдуулан Хинтээ аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн болон асуулт хариултын ааха тэмцээнүүдийг зохион байгууллаа. Ус ба амьдрал сэдвт гар зургийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн Багдунд ангийн нийт 50 гаруй сурагч хамрагдаж, усны ач холбогдол, өнөөгийн хүн байгаль нийгмийн харилцаа, байгалаа хэрхэн хамгаалах, хүн төрөлхтний мөхөл бол усгүй болсноор эхлэх зэрэг өөрсдийн санаа бодлоо бүтээлдээ тусган илэрхийлсэн байлаа. Бага ангийн сурагчдаас тэргүүн байрыг ханхинтын цогцлбор сургуулийн 3 дугаар ангийн сурагч Отгон Жаргал эзэлсэн бол дунд ангийнхнаас тэргүүн байрыг ханхинтын цогцлбор сургуулийн 7 дугаар ангийн сурагч Даваа нэмийн бүтээл шалгарч эзэлжээ. Дэлхий усаад нийтээрээ дээдлийгээд усаа хайрлаа. Тэгээд гарандаа алгаад усаа барьсан байгаа. Усаа амьдрахад нь хэрэгтэй. Ахлахангийн сурагчдын дунд явуулсан ааха тэмцээнд нийт 255 сурагч оролцож, ус болон байгалийн холбогдлолтой асуултын дагуу өөрсдийн мэдлэгээрээ өрсөлдөцгөөлөө. Тус тэмцээнүүд хүүхэд залууст усны үнцнийг мэдүүлэх, байгаль орчинтойгоо зөв зохистой харьцах, байгалийн баялгаа зөв ашиглах, хайрлан хамгаалах зэрэг ухамсар мэдлэгийг олгож, Монгол орныхоо байгалийн үсгэлэнт газар нутаг нийт гол мөрний талаар мэдээлэл өгч байсан юм а. Дашрамд уртхад байгаль орчин аялал жуулчлалын яамны санхүүжилтээр 9 сая төгрөгийн өртөг бүхий усны нөөцөд хяналт шинжилгээ хийх тоног төхөөрөмжийг манай аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар хүлээн авсан байна. За ингээд өнөөдөр Хинтээ аймагт манаас усны жизийн хүрээнд байгаль орчин аялал жуулчлалын яамнаас усны жизийг зарсантай холбогдуулан Өндөрхөн хотын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд усны талаар усныгаа хайр хамтаа ашиглах, зөв зохистой ашиглах тазыг хүүхдүүдэд мэдүүлж таниулах, сурчлах зорилгоор энэ хүү тэмцээнүүдийг зохион байгуулж байна. Хүүхдүүдээс маш их идэвхтэй оролцож байна. Хинтээ аймгийн ерөнхийдөө 5 сургуулийн, ерөнхий боловсролын 5 сургуулийн хүүхдүүд гар зургийн уралдаан болон ааха тэмцээнээр маш амжилттай оролцож байна. Энэ жил цас их унаж баггүй хүүтрэх талаараа цаг уурчид мэдээлж байгаа. Гэтэл өвлийг үнэтэй давах түлээ нүүрсний маань үн өнгөрсөн оны бодвол 20-30 мянгаар өсжээ. Манай аймагт цас орж өдрөөс өдөрт хүйтний ирж чангарсаар байна. Хаасайгүй аймаг орон нутаг аж ахуй нэгж байгууллага ард иргэдийн дунд үйлчлэлтийн бэлтгэл ажил яригдаж, гэр хорооллын айл өрхүүд маань түлээ нүүрсээ татаж, өөрийн хэмжээндээ өвлийн бэлтгэлээ базааж байна. Өндөрхөн хотын хүн амын 60 гаруй хувь нь гэр хороолд амьдардаг. Тиймээс жил бүрийн сэрүү унах цагаар иргэдийн маань сэтгэлийг зовоож хитвчний билээс баггүй хороодог томоохон асуудал байдаг нь өвлийн бэлтгэлээ. Бэлгүй иргэд мөлхөөс наахнаар болсон нийгмийн маань хахир дүр төрх байгальд маань ч нөлөөлж байна уу гэлтэй. Сүүлийн жилүүдийн байгаль цагуурын өөрчлөлтөөс дүн өвөлдөө битгий хэл хайлган хавар налгар намартаач гал төлөхгүй бол гэрт суухад бэрхтээ болсныг иргэд маань шогшроо ярьсаар. Тэгээд л гэр хорооллын иргэд хүйтнийг ая тухтай давахын тулд хурамад сайн нүүрсний ярилд гардаг. Энэ жил Хинтээ аймагт түлээ нүүрсний үн урд жилүүдийнхээс 20-30 мянгаар өсжээ. Тухайлбал Баян хотын нүүрс 1 портер нь 120-130 мянга, Багнуурын нүүрс 120-140 мянга, Чандганы нүүрс 70-80 мянгатай байгаа бол 1 куб мод 50-60 мянга байна. Багнуурын нүүрсний хувьд чанарын хувьд боломжийн ч холоос тээвэрлдэг учраас үнийн хувьд харьцангуй өндөр байдаг. Чандганы нүүрс үн хямдч илч муутай байдаг байна. Харин Баян хотын нүүрс илч сайтайч хувьд гарч хужаанаар ажиллуулж байгаагаас орон нутгийн иргэдэд маань үнийн дарамт болохоос өгөөж өгсөн юм алга. Нүүрсний үнийн өсөлтөнд гол нөлөөлж байгаа зүйл нь Баян хотын хавтгай нүүрсний уурхайнд тодорхой хэмжилтгүй багцаагаар нүүрсээ өгч байгаа нь нүүрсний чинжүүдийн хувьд алдагдалт хүргэж хамгийн боломжийн үнээрээ зарж байгаа нь гинэ. Тэд 1.4 тонн ордог машинд ачсан нүүрсийг багцаагаар 2 тонн гэж үнэлээд авбалав авахгүй бол бойл гэсэн шаардлагыг тавьдаг гинэ.
Түлээ нүрсний зах дээр өдөртөө 10-аас 15 портер нүрстэй худалдаач зогсдогч иргэдийн нүрс худалдаа авах чадвар муу байна. Ихэвчлэн иргэд маань шуудагаар нь лавдаг ба өдөрт 1-2 портер л зарагддаг гинэ. Харин сарын сүүл буюу цалин мөнгө 21 мянга халамж буухаар хүмүүс портероор навдаг гин. Орон нутгийнхаа уурхайгаа мөнгөтэй нэгэнд алдаж орох гэртээ иргэд маань гал алдаж байгаагийн илэрлэнэ. Энэ одоо бол яг цаад уурхаагаас л шалтгаалж байгаа юм л да. Нодлон бол баян утгын уурхай чинь бол шууд юу яадаг байсан. Одоо яг хүний амаар яг энэ хэдэн тооноо гэдээ ингэж бичүүлээд авдаг байсан. Энэ жил бол баян утгын уурхай чинь шууд одоо гүүфэлж байгаа байхгүй юу. Гүүфлэхээр чинь алдагдал их гарч байгаа. Эний чинь одоо яг ингэж яалтар чинь яг даас нь тоон 400 болж гүүфлэхээр чинь бараг 2 тонн 600 хэдийн зүрх гарч байгаа байхгүй юу. Тийм учраас үнийх нь ялгааны энэ дээр ялгараад байгаа. За шуудаагаараа бол ер нь чамдган 2500 тэгээд баян утга баг нуур нь бол 4000 3500-аас 4000 хооронд л байна да. Олноо бол 3500, сөхнөө бол 4000 тийм л байна. Мод бол одоо 50-аас одоо 55 60 гэж байна да. Нодлон бол мод чинь ерөөсөө яг хамгийн дээдлийн мод бол ерөөсөө 45000 тал байсан. Энэ жил бол одоо 60 мянгад өгч ийн гүүпэр 50 сотоор навбал ширхлээд ахын бол 65000 өгч байна. Тэгэхээр бас 20,000 цасны зөрүү гарсан л байна гэсэн үг шүү дээ. Энэ модны үнний одоо өсөлт бол одоо яхад энэ модны гоожин ховорцсноос болсон л гэж одоо улсууд ярьж илэн одоо энийг бол яг өөрөө явж үзэх үнэн хутлыг сайн мэдэхгүй байна. Өнөөдрийн хинтийн мэдээллийн хөтөлбөрөөр хүргэлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа.